эхнийх нь хатуу үзэл. Хатуу үзэл гэж юу вэ? Бодингийн ухаан судалж байгаа хүмүүс байгаа юу? Байгаа тий хатуу үзэл. Ингэх ёстой, тэгэх ёстой, амьдрал бол хэцүү. Капитализмд хариулт юм аа. Буддизмд хариулт юм аа. Ямар нэгэн юмар сайнч бай, мууч бай тэрүүгээр хорвоо ертөнцийн хязгааргүй боломжийг хаадаг. Би энэ багш нь сайн, энэ багш нь муу. Энэ хүн энэ төрлийн хүн хар энергитэй байдаг, энэ цагаан энергитэй байдаг, цагаан ч гэж байв. Сайн энергитэй байдаг тий. Гэх мэтчлэнгээр янз бүрийн үзэл санааг яг тийм гэж тунхаглах юм бол та амьдралаа хязгаарладаг. Голын урсгалыг хаадаг. Ийм байж болно. Яагаад болохгүй гэж. Сонирхоод үзье. Тэ? Би тантай яг одоо санал нийлэхгүй байна. Гэхдээ сонирхоод үзье. Юу юм бол? Яг тийм байх ёстой. Гэхдээ бид нар өөрийгөө хязгаарладаг шүү. Энэ бол хатуу үзэл. Хатуу үзэл үзэлдээ амьдралаа хязгаарладаг. Тэгэхээр таны жинхэнэ сүнс, жинхэнэ зүрхний энерги бол хязгааргүй урсдаг. Тэр хязгааргүй хүчийг мэдрэх тухай ярьж байгаа. Тэгээд хоёрт нь сэтгэл хөдлөлөөр итвэхжсэн дасралтгүй урсдаг сөрөг бодол. Нэгэн цагт маш хүнд хэцүү зүйлийг мэдэрсэн, орхигдсон, хаягдсан, гологдсон, ичхүүртэй байдалд орсон, хүний өмнөд оромжлуулсан тэрийг хав гэж хаагаад хинч туслаагүй, хинч дэмжлэг үзүүлээгүй. Тэрнээс болоод хав гэж хаацсан. Тэгээ одоо цагтаа тэр дурсамжтай холбоотой бодол тасралтгүй урсаад л байдаг. Тэгэл уулзсан хүн болгон чинь тэр шархыг хөндөөл реакцлаад байгаа. Нөгөө л нэг орхигдсон, гологдсон, үнгүүцсэн мэдрэмжийг мэдрүүлээд тэгээ надад юу гэж хэлдэг? Би чамайг ингэж хэлэх үед ямар үн цэнэгүй амтун гэдгээ мэдэрлээ. Би чам зөндөө их туслаад тахад огт харахгүй юм. Би хинч олж хардаггүй. Хинч биш хэрэггүй амтан санагдчихэв. Гэх мэтчлэнгээр харилцаан дээрээ өчнөн асуудал гаргадаг. Гэхдээ тэр бол яг уу нэгэн цагт авч ирсэн шархч нь харилцаанд өдөөгдөж гарч ирээд голын урсгал голдрлоо олох гойдол үйлзээд байгаа байдал. Давлгаалаад байгаа байдал, үерлээд байгаа байдал болохоос биш. Нөгөө хүний буруу таны замд хөндлөсөд байгаа зүйл биш. Харин ч тэр шархыг гаргаж өглөө. Харин ч намайг өөртөөгөө уулзах дэмжлэг үзүүллээ. Ашгүй дээ гэд татгшаа өнгөх.